дараагийн бичлэгтээ тавтан морил. Өнөөдрийнхөө бичлэгээр би болохоор маш сонирхолтой сэдв ярих гэж бодлоо. Надад бол их сонирхолтой санагдсан. Одоо бидний амьдарч байгаа энэ цаг үе маань болохоор казено жидай гэж хэлээд байгаа байхгүй юу? Казено жидай гэдэг нь одоо японоор орчуулах юм бол салхины цаг үе гэж хэлээд байгаа байхгүй юу? Одоо тэгж орчуулах нь яг зөв юм болов уу, гүн болов салхин цаг үе гэж байгаа. Тэгээд 2020 оноос өмнөх цаг үе болохоор ерөнхийдөө бол Чино жидай гэж хэлж байгаа байхгүй юу? Чино жидай гэж чи гэдэг маань ер нь бол газар шороог хэлж байгаа. Тэгээд ингээд энэ хоёр цаг үеийн ерөнхий ялгаа, тэгээд үүнээс хооших казено жидай гэдэг энэ салхины цаг үед хүн ер нь яг ямар бодлоор амьдарч явбал илүү зүгээр юм бэ гэдэг зүйлийн тухай та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Тэгээд бодит хичээл зүтгэл амжилт руу таныг хөтлөнө гэсэн ийм гол мессежээр бичлэгээ эхлүүлье гэж бодож байна. Тэгээд сая хэлсэн одоо тэр чи гэдэг нь ерөнхийдөө бол газар шороо гэсэн утгатай гэд хэлсэн тийм ээ. Тэгэхээр ингээ бодоод үзэхээр ч гэсэн ерөнхийдөө энэ газар шороо гэдэг маань жоохон хатуу цаг үеийг илэрхийлж байгаа юм байна л да. Тийм болохоор 2020 он хүртэл ер нь бол жоохон тийм хатуу цаг үе болж дууссан гэж байгаа байхгүй. Гэхдээ бүрэнгүйт бол яг дуусаагүй юм байна. 2020 оноос яг дуусах үе шат руугаа ингээд баг багаар орсон ч гэсэн одоо хүртэл Чино жидай гэдэг тэр газар шорооны цаг үе маань үргэлжлээд явж байгаа. Тэгээд 2025 оны ерөнхийдөө өчигдөр 3 сарын 20-нд сансар окторгын одоо шинэ жил эхэлж байгаатай уялдаад казено жидай гэдэг энэ салхины цаг үе рүү аль бие осоор бол орж байгаа гэж үзэж байгаа юм байна л да. Гэхдээ 2026 оноос бүрэнгүйцэд 100% ерөнхийдөө бол энэ казено жидай руу шилжин орох юм байна. Тэгэхээр казе гэдэг нь өөрөө салхи гэсэн утгатай гэж хэлсэн тийм ээ. Салхи гэдэг маань ерөнхийдөө нүдэнд харагдахгүй ч гэсэн сэтгэл ийм нэг зөөлөн мэдрэмж төрүүлдэг гэдгээрээ ч юм уу тийм зөөлөн дулаан он жилүүд цаг үе ирж байгаа гэж ойлгож болно гэж бичсэн байгаа хгүй. Тэгээд энийг сонсоход үнэхээр их таатай санагдчихсан. Бид нар бас нэрээ жоохон тийм хатуу хэцүү цаг үеийг ер нь өнгөрөөгөө туулаад ирж байгаа юм шиг тий. Тэгээд үүнээс хойш бас ингээд зөөлөн гой дулаан цаг үе ирүүл одоо хүн бүхэнд л сайхан байна шүү дээ. Цаг үе зөөлөн дулаан болчих юм байна. За тэгвэл бид нар ингээ байж ивэл болох юм байна гэж бас бодож болохгүй юм бэлээ. Гол нь бид бүгд энэ цаг үеэ дагаад өөрсдийнхөө одоо бодол сэтгэлгээг анхаарч багаагаар ингээд өөрчлөх хэрэгтэй болж таарж байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар бодол сэтгэлгээ одоо үүнээс хооших энэ казено жидайд илүү төлхөө орж ирэх вэ гэдэг тухай ярих гэж бодож байна. Тэгэхээр ингээ бид нар гол нь одоо тэр газар шорооны Чино жидайно цаг үедээ байсаар байх юм уу? Салхины цаг үе руугаа одоо шилжих юм уу гэдг нь хамааралтай зүйл болоод ирж байгаа байхгүй. Жишээ нь одоо мөнгө хамгийн чухал тий. Дээрэс нь одоо би гэдэг нэг хит тийм эгон дээрэс нь бусад хүнд ямар харагдах уу гэдэг тий. Бусдын тэр одоо харж байгаа нүдэнд бусдын тэр таныг одоо юу гэж бодох вэ гэдэг тэр бодолд маш их анхаардаг байсан. Дээрэс нь хит туйширж нэг юм руугаа ингэж ханддаг ч юм уу те. Мөн одоо цаг үетэйгээ хүл нийлүүлж гэн гэж бусдыг хит даган дуурайх ч юм уу. Шинээр гарсан одоо юм бүхнийг хэрэглэх гэж ингэж улаарах ч юм уу. Бусдаа өөрийгөө харьцуулах гих мэт бодлууд нь ер нь бол үүнээс хойш ирж байгаа тэр салхины цаг үед бол тохирохгүй гэж үзэж байгаа юм билэ. За ямар тэгвэл бодол одоо илүү төлхөө тохиромжтой юм бэ гэдээ ингээ бодохоор дуртай зүйлээ хийж ерөнхийдөө бол тэндээсээ догдолж хөгжилтөө байж чадж байгаа. Мөн дээрэс нь өөрийгөө хайраар баяр хөөрөөр дүүрэн байлгаж аз жаргал гэдэг маань яг юу юм бэ гэдгийг хамгийн одоо сайн ойлгож чадах тийм нэг осондоо маш хөнгөн амьдрах бодлыг хамгийн зохимжтой бодол гэж үзэж байгаа юм билэ. За тэгээд ингэж хөнгөн амьдрах чадсанаар хэцүү зүйлүүд те бэрхшээл, зовлон гони гэд бүх муу зүйлүүд аяндаа арилж хийсэн алга болно гэж аахгүй. Салхи гэдэг утгаараа тийм зүйлүүдийг ер нь бол ингээд хийсэн алга болгох. Тэгээ яг хүссэн өөрийгөө бүтээж өөрийнхөө амьдарч чадах тийм гоё цаг үе ирж байгаа юм болов уу гэж би бас ойлгосон. Тэхийн тулд өөртөө ингээд нэг тийм дүрмтэй ямар нэгэн бас стандарттай би одоо ингэж энээс хойш ийм зүйлийг илүү чухалчлаач гэдэг юм уу, нэг тийм өөрийн гэсэн бас нэг тийм шийдсэн бодолтой мөн одоо тодорхой зориг тэмүүлэлттэй. За тэгээд тэрэндээ хүрэхийн тулд бас нэг тийм үйлдэл хийж ингэж урагшлах хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ нь миний түрүүний хэлсэн хичээл зүтгэл таныг амжилт руу хөтлөнө гэдэг үгтэй холбогдож байгаа. Тэгэхээр энэ цаг үеийн маань хамгийн гол зүйл энд оршиж байгаа байхгүй юу. За тэгээд
чино жидай, казино жидай гэд одоо японоор хэлээ авчвал та нар маань ойлгож байна яаж байна. Энэ хоёр маань хамгийн одоо том ялгаа нь юу вэ гэд ингээд хэлэхээр чино жидай гэд газар шороо гэдэг маань ерөнхийдөө бол нүдэнд харагдах зүйлийг хамгийн үн цэнтэй гэж үзэжсэн цаг үе байгаа байхгүй юу. Жишээлбэл мөнгөтэй хүнийг л те эд зүйл одоо жишээлбэл байр машин газар гэдэг юм уу те тийм зүйлүүдийг хамгийн их одоо чухалчилж исэн цаг үе бол байсан гэж байгаа. За тэгэнгүүт ер нь бодоод ахаар бас тийм байгааз бид нар одоо 2020 он хүртэл одоо за өнгөрсөн ерөнхийдөө бол одоо 5-6 жилийн өмнөх цаг үеэ эргээд ингээ бодохоор 10 жилийн өмнөх цаг үеийг эргээд бодохоор байртай машинтай хүмүүс те одоо ер нь юу гэдгийг гой ганган хүмүүс хамгийн одоо чухалч юм шиг одоо тийм нэг цаг үе байсан да. Тэгээд би нэг тимтэй болох юмсан, эмтэй болох юмсан гэдэг хүсэл те. Тэнгүүд ингээ сүүлийн жилүүдийг ингээд баг багаар анзаараад ирэхээр ерөнхийдөө бол нэг хит эд зүйл рүү бас туйлшрахаа болцсон ч юм уу яг нэг байгаа зүйлээ бас болж инда гэд хэрэглэх тал руугаа бас нэг жоохон хандаад те ингээд ирж байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд нүдэнд тэгэхээр энэ казино жидай гэдэг энэ салхины цаг үе гэдэг маань ерөнхийдөө тийм нүдэнд харагдахгүй зүйлийг одоо маш үн цэнтэй гэж харах тийм цаг үе ирж байгаа гэж байгаа байхгүй юу. Энэнгээрээ маш том ялгаатай. Жишээлбэл нүдэнд харагдахгүй зүйл гэхээр юу юм хүний ухамсар байна те альва зүйлийг хийгээд тэндээсээ олж авсан туршлагууд байна. Мэдээллийн солилцоо байна, хүн хоорондын харилцаа холбоо, дээрээс нь сэтгэл, оюун санаа гих мэт зүйлүүд ерөнхийдөө чухалчлагдаж ирж байгаа ийм цаг үе гэсэн үг. За тэгээд өөрийгөө илүү таньж мэдэж, өөрийгөө сорж те олон зүйл дээр ингэж туршлага хуримтлуулж, за тэндээсээ баяр жаргал ингэж мэдэрч чадсанаар маш хөнгө амьдрах боломжтой гэж байгаа байхгүй юу. Тэрхий их ер нь бол хүн ингээл эд зүйлд шунаал тиймтач болох юмсан, иймтач болох юмсан гэл ер нь бол ингээд ах тусам хүн бас тэр одоо хүсэл бүхэн биелнэ гэвэл бас хэцүү шттэ тий. Тийм болохоор хит их ингээл эд зүйл ямар нэг юмыг өөртөө ингээл авахыг хичээх тусам бас хүн өөрийгөө их зовоодаг юм шиг надад санагдаад байдаг. Тэгээд нэг үгээр гадагшаа биш тий. Дотогшоогоо чиглэх тийм одоо цаг үе ирж байгаа юм уу даа л гэж би ойлгосон. За тэгээд эргэн тойрноо ер нь анзаараад ахаар бас сүүлийн үед гэх юм уу хүмүүс одоо өөр л үгээ анхаарий, өөрийгөө хайрлая гэдэг мессежүүд ч гэсэн маш их яваад байгаа маань энэ цаг үедээ ч гэсэн бас холбоотой юм болов уу гэж би бас бодож байна. Гэр бүл хайртай хүмүүсээ чухалчилж те хамтдаа цагийг өнгөрөөх. За тэгээд мөнгөөр ер нь үнэлж баашгүй ийм олон сайхан зүйлүүд байдгийн байна штэ гэдгийг бас ойлгож ирнэ гэж байгаа байхгүй юу хүмүүс. Чино жидайд нь эдгээр зүйлүүд бол ерөнхийдөө маш их орхигдож ажил, мөнгө, эд баялаг гэдэг зүйлүүд чухалд тооцогдоод байсан гэхэд бол ер нь хэлсдэггүй байгаа байхгүй юу. Тэгээд цаг үе гэдэг ингээ бодоод ахаар бид нар утга учирыг нь мэддэггүй ингээд энэ цаг үеүүдийг туулаад өнгөрөөгөөд ирсэн болохоос биш эргэлдээл ингээл явж идэг. Тэрийг нь дагаал энерги ч гэсэн хүмүүс бидэнд нөлөөлөөд бид ч гэсэн бас оюун санаа ухамсар бүх зүйл маань ерөнхийдөө бас ингээл өөрчлөгдөөл явж идсэн юм болоо да гэж бодоод байгаа. Тэгээд ингээд цаг үе одоо ингээд бодоод ахаар сүүлийн үеийн цаг үе яаж ийн өөртөө анхаарай, өөрийгөө хайрлая гээл ерөнхийдөө бол сэтгэл зүйлөө маш их анхаарч эхэлж байгаа зү тэ. Тэгээд бидний одоо өнгөрөөсөн тэр чино жидай маань бас их хатуу нийгэм байсан болов гэж нийгмийн хандлага тий бусдын одоо бусдын юу гэх бол гэдэг зүйлүүд хүний амьдралыг маш их шийдэж исэн уюуч гэсэн байгаа хгүй юу. Казино жидайын гол одоо хэлэх гээд байгаа point нь болохоор тийм туйлширсан хязгаарлагдмал тех ёстой ингэх ёстой гэсэн бодлоо одоо аль болох гээгээд тий жишээ нь одоо хүн заавал 20 настайдаа ингээ гэрлээл заавал одоо хүүхдтэй болох алуугүй хитэн настайдаа ч гэрлэж болно. Ер нь гэрлэхгүй байсан ч болно тийм ээ. За тэгэл эрэгтэй хүн заавал ийм байх ёстой, эмэгтэй хүн заавал ийм байх ёстой гэдэг ч юм уу нэг тийм ерөнхий одоо нэг хит туйлширсан хатуу тийм бодлыг ер нь бол орхих ийм цаг үе ирж байгаа шүү гэдгийг хэлээд байгаа юм билээ шүү. За тэгээд үүнээс хойш тэгвэл та бидэнд одоо ямар бодол илүү ингээд түлхүү байвал хамгийн зохимжтой вэ гэдэг ингээд 4 зүйлийг онцлсан байгаа байхгүй юу. За тэгээд нэгдүгээрт нь болохоор зүн совиндоо итгэж за тэр зүн совингоо дагаж ер нь бол үйлдэл хийх хэрэгтэй гэж хэлж байгаа. За тэгээд өмнө нь одоо хүмүүс ерөнхийдөө бол дандаа тархиндаа ингэж захирагдаад ингэж болохгүй тэгж болно гэд ер нь тархиараа бүх юмыг бодож ингэж үйлдэл хийдэг байсан бол өөрийнхөө одоо дотор хүнийг сонсож
би ингээд энийг хийвэл жаргалтай байх уу гэдгийг хамгийн түрүүнд бодож үйлдэл хийх тийм цаг үе ирж байгаа гэж байгаа. За хоёрт нь болохоор уян хатан байдал. За уян хатан байдлыг бол маш сайн чухалчлах хэрэгтэй. Тих ёстой, ингэх ёстой, ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн тийм баригдмал хатуу бодол биш. Одоо хүн бүр адилхан байх алуугүй шүү дээ тий. Энэ хүн ч гэсэн надтай адилхан үзэл бодолтой байх алуугүй. Энэ хүн бит хоёрын үзэл бодол сэтгэлгээ өөрчлөсөн хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг тийм нэг одоо уян хатан бодол бол хамгийн түгээмэл хэрэглэгдэх бодлоо гэж байна. За 3 дугаарт нь болохоор байхгүй зүйлээс илүү байгаа зүйлдээ анхаарч чаддаг тийм бодол. Нэг үгээр сөрөг зүйлд анхаарлаа хандуулах биш, эерэг зүйлд анхаарч өөрсдийнхөө байгаа зүйлийг талархаж бодох гэж байгаа. Тэгэхээр ер нь бол өдөр бүр танд биднэрт байдаг мэдээжийн зүйлүүд тий. Тэр мэдээжийн зүйлүүдтэй анхаарлаа хандуулад түүндээ маш ихээр талархах сэтгэлтэй байх. За тэгээд дөрөвдүгээр нь болохоор бусдтай харилцах харилцааг чухалчилж чадах хүн гэж байгаа. Яг тэгэхээр бүх хүн яг адилхан хүн шүү дээ гэдэг тийм утгаар нь бусдыг одоо хүндэлж, үнэлж чаддаг байх хэрэгтэй. Би одоо чиний ээж учраас, би чиний аав учраас ч юм уу те, би чиний дарга учраас ч юм уу тийм одоо бодол бол ер нь бол өнгөрсөн. Өөрөөсөө ахмад байна уу, чацуу байна уу, дүү байна уу, эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу, хүүхэд байна уу, ер нь хэн байх нь хамаагүй харилцсан суралцаад хамтдаа хөгжих нийгэм ирж байгаа шүү гэж байгаа. Ингэж чадахгүй бол та ингээд орхигдоод та өсөж хөгжиж чадахгүй байх болно. Тэгээд тэр бүгдийг ойлгоод бусдтай үзэл бодлоо солилцоод тэрийг нь дагаад өсөөд хөгжөөд явж чадах хүн бол хамгийн одоо чадварлаг хүн болж чадж таарж байгаа байхгүй юу. Тэгээ ингэж чадсанаар хүн хоорондоо юу үүсгэдэг вэ гэхээр харилцан тийм гоё эерэг энергиэр бие биенээ цэнэглэж дүүргэж чаднаа гэж хэлж байгаа. Ер нь бол тийм шүү дээ, бид нар харилцан гоё бие биенээсээ суралцаад мэдээж хүн болгон 100% одоо тэгш биш. Би ч гэсэн бас ингээд та бүхэндээ өөрийнхөө мэдэж сурсан юмыг ингээд хэлж байгаа ч гэсэн миний хэлж байгаа зүйл бас 100% тийм биш те. Би ч гэсэн хүний юмнаас ингээд уншаад тэрийгээ ингээд дүгнэж та бүхэндээ ярьж байгаа 100% болж очих гэдэг маань бас ер нь бол доголдолтой. Тэрийг маань ч гэсэн та бүхэн мэдж байгаа. Тийм учраас энэ хүний яриаг сонсоод дотроос нь авах юм авдаг тий. Бас нэг ийм үзэл байж болдгийм байх шүү гэж юмыг хүлээж авдаг тий. Өөр нэг хүний ярианаас сонсоод энэ хүн тэгвэл бас ийм үзлэр юмыг сонсдгийм биш дээ, ярьдгийм биш дээ ч гэдэг юм уу тий. Ингээд ер нь бол өөрийнхөө дотоод сэтгэлд сонсож байгаа зүйлээ олон талаас нь бодож чадах. Тэгээд хүн болгон адилгүй шүү дээ гэдэг үзлийг бас өөртөө суулгаж чадах тийм ухаан гэж байгаа байхгүй юу. За би нэг аль бичлэгэн дээр бас энэ тухайныг хэлжсэн санагдаж байна. Ер нь бол хүн болгон адилхан биш, бие биенээсээ суралцаад явах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь ямар ч хүнээс хүн ер нь суралцж чадах юм бол хүүхдэд ч гэсэн танд сурах зүйл байдаг шүү гэдэг нэг ямар аль бичлэгэн дээр гэлээ би бас хэлжсэн санагдаж байна. Тийм болохоор та бүхэн маань энэ үүнээс хойш ер нь бол энэ казино жидайд аль болох хөнгөн амьдрах гэсэн бодлоор үйлдэл хийгээд өөрийнхөө дотоод хүн яг ямар байна гэдгийг хамгийн гол нь сонсоод өөрийгөө хамгийн гол нь аз жаргалтай байлгах тэр амьдралаар амьдрахыг хичээгээрэй гэсэн ийм зүйлийг бол та бүхэндээ хэлмээр байна. За тэгээд саяхан хэлсэн 4 зүйлийг бас өөртөө ухамсарлаж ингэж чадах юм бол бид нэр өөрийнхөө амьдралыг хүссэн амьдрал руугаа илүү их ойртуулж дээрэс нь маш гоё эерэг энергиэр дүүрэн боломж дүүрэн амьдрч чадах юм болов гэж бас бодож байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.